Хүүхэд бүр ертөнцийг тод томруунаар харах эрхтэй. Хүүхдийн нүдний эрүүл мэндийг хамгаалах нь хүүхдийн ирээдүйн амжилт, амьдралын чанарт асар чухал нөлөөтэй байдаг. Гэсэн хэдий ч олон мянган хүүхдийн харааг ирж шалгуулаагүй улмаас хүүхэд өөртөө итгэлгүй болох, цаашлаад өсөж дэвжих, сурч боловсроход нь бэрхшээл учирснаар ирээдүйн боломжууд нь хязгаарлагцаар байна. За Орбис олон улсын байгууллага, за хуучнаар бол боловсролч тухааны яам 2021 оноос эхлээд эхний уулзалтуудаа хийж, за цэцэрлэг ерөнхий боловсролын сургууль, за ер нь боловсролын бүх шатны байгууллагын суралцагчдын нүдний эрүүл мэнд энэ харааг шалгах үйл ажиллагааг сургууль суурилж энэ явуулах боломжтой юм байна гэдэг анхны гэрээ хэлцээрүүдийг бол хийжсэн. 2023 онд шинжилэн найруулсан сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 28-ын 10-т заасны дагуу эрүүл мэндийн яам, сургууль суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлогыг 2024 оноос амжилттай хэрэгжүүлэн эхэлсэн. Энэхүү бодлого нь хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг сургууль дээр нь илрүүлж, эрт тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. За нүдний асуудал гэдэг бол зөвхөн хүүхдийн хараа юм харахгүйтэй холбоотой асуудлаас биш, амьдралын чанар, тухайн хүүхдийн сурлага, боловсрол, эрүүл мэнд бүхий л зүйлтэй бас нийгмийн чухал уялдаатай холбогдолтой юм асуудал байдаг учраас бид нар суурь судалгаан дээр үндэслээд, олон бусад зүйл дээр үндэслээд 6 насныхаа эрт илрүүлэг дээрээ нүдний эрүүл мэндийг зайлшгүй оруулах хэрэгтэй байна гэдэг бол шийдвэр гараад одоо ингээд эрт илрүүлгээ хийгээд явж байгаамаа. За сургууль суурилсан эрт илрүүлэг үйлчлэгийг эрүүл мэндийн яамд ерөнхий зохион байгуулалтыг хангаа ажиллаж байна. За энэ дээр мөн маш олон байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Үүнд боловсролын яам, за нийслэлийн эрүүл мэндийн газар, анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд, за мөн дүүрэг болон лавлгаачлалын эрүүл мэндийн эмнэлгүүд бүгд оролцож байна. За үүн дээр нэмээд Орбис олон улсын байгууллага маань за энэ нүдний илрүүлэх сургалтыг бол ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа. За тэгээд нүдний үзлэг дээр бол Америкийн нэгдсэн улсад 25 жил туршигдсан ийм шинэлэг аргачлалыг бол сургуулийн орчинд зохион байгуулах, тэр дундаа сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтан, ингээд ажилтан албан хаагчид суралцаад хүүхдүүдийнхаа нүдний эрт илрүүлэг хийж байгаа нь бол онцлог. За ингээд өмнө нь бол одоо бидний хувьд бол ялангуяа одоо энэ сургуулийн багш нарын хувьд бол нүдний эмгэг гэж юу юм бэ? Тэ нүдний харааг бол яаж шалгадаг юм бэ гэдэг бол бид нар ер нь мэддэггүй, ойлгодоггүй явсан юм бэлээ. За тэгээд харааны эмгэгийг одоо нөгөө нэг илрүүлснээр эмч рүү явуулснараа ямар ач холбогдолтой юм бэ гэхээр зэрэг одоо нөгөө нэг хүүхдүүд бол өөрсдийг бол хараа муутай гэдэг бол мэддэггүй юм байна. Одоо манай нэг 9 дугаар ангийн нэг сурагчлахаараа зэрэг багшаа би бол хараа маш сайн үзүүлэх шаардлагагүй гэдэг чийсэн. За чамайг ямар ч байсан энэ 3 юугаар тестээр шалгаад үзье. Тэгээд дараа нь ямар үр дүн гарах нь хоёлаа хараад үзье гэсэн. За тэгсэн чинь нөгөө хүүхд маань яасан бэ гэхээр зэрэг холын хараа бол маш муу гарсан. Тэгээд өөрөө маш гайхсан. Яг тэр утгаараа яг хараа ингээ муудснаа ингээд мдэггүй л яваадсан. Ингээд мэдгүй явж байгаад яг шилний үсгт орон, харааны үсгт оронгуудаа за миний хараа муудсан байна гэж шилэлсэн байгаа. Тэгээд яг шилээ ингээд солонгууд ингээд бүрлдэж харагддагсан зүйлүүд ингээд бүгд ингээд бүрлцгээ болоод ингээд тийм тэнгэр онгоц явж байгааг ингээд гой санагдчихсан. Биш үү? Шил зүгээс биш үү? 6 хоног болж байгаа. Шил зүүрсэн сте. Биш үү? Бүр илүү тод хасв. Өмнө нь нүдийг ерөөсөө үзүүлж байгаагүй. Нүдний хараагийн тийм муу байгаа гэж бол ерөөсөө бодоогүй. Зүгээр л яг л сургууль дээр нэрсэн үзлэгээрээ л гарч ирээд танаа хүүхд нүдээ дахиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай биш үү гэсний дагуугаар бид нэр очиж үзүүлсэн байгаа. За энэний үр дүнд бол бид хүүхдээ нүдний эмчид үзүүлээд 2 хараагийн тогтоож одоо нүдний шил зүүж эхэлсэн. За ингээд 6 сар тутамд бид нар одоо нүдний шилийн одоо сольж сайжруулж зүүснээр бол хүүхд маань бол хараа тогтворч байна. За тэгээд сурлагандаа бас сайжирч байна. Одоо альва юм харах одоо чадвар нь одоо сайжирсан ийм одоо үр дүн төрж байна. За Орбис олон улсын байгууллага нь Америкийн нэгдсэн улсад төвтэй. Ашгийн бос олон улсын байгууллага байгаа юм. Монгол улсад 2014 оноос хойш урт хугацааны төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ энэс өмнө болохоор 1989 онд анх онгоцтой хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулж эхэлж ирсэн. Тэгээ манай ард түмэн Орбисыг бас их онгоцоор нь бол мэддэг. Энэ нь бүрэн тоноглогдсон нүдний эмнэлэг байдаг. Тэр онгоцон дотроо мэс засал хийн, үзлэг хийн, гадны олон орон
нүдний эмчнэр ирээд манай Монгол нүдний эмчнэр, совилогч, бусад мэрэгчлэнүүдэд сургалт хийдэг ийм эмнэлэг байгаа юм. Яг урт хугацааны төсөл нь болохоор манайх 14 оноос хойш их хүүхд эрүүл мэндийн үндэсний төв болон орон нутгийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллаж эхэлсэн байгаа. За тэгээ яг энэ төсөлтэй холбоотойгоор гэвэл бид нар 2014 оноос хойш сургууль суурилсан харааны үзлэгийг хийж эхэлсэн байгаа. Хамтрагч байгууллагуудтайгаа хамтраад за тэгээд энэ төслийнхаа хүрээнд болохоор 140 гаруй мянган хүүхдэд бол бид нар үзлэг хийсэн байдаг. Тэгээ үүнээс ингээ харахад ойролцоогоор 15% нь бол ямар нэгэн харааны асуудалтай байдаг хүүхдүүд. Дээрээс нь эмч, совилогчийн үзэлгийг сургууль дээр нь зохион байгуулсантай холбоотойгоор бүх хүүхдүүд яг харааны чанартай бүх аппарат оноод хөрөмжүүдээр холын хараа, ойрын хараа стерео хараагаа үзүүлээ. Дээрээс нь нэмээд яг нарийн мэрэгчлийг үздэг багж тоног хөрөмжүүдээр үзүүлснээрээ харааны чадлыг маш сайнаар үнэлж тухайн хүүхдэд нь бүх төрлийн онцлогоонууд хийж байгаарай ач холбогдолтой байгаа юм. Өнөөдрийн байдлаар нүдний үзлэгт нийслэлийн 6 настай 40,700 гаруй хүүхд хамрагдахаас 27,000 хүүхд хамрагдсан буюу нийт хүүхдүүдийн 67.2% надад хамрагдсан. Энэ 27,400 хүүхдийн 20.5% нь ямар нэг байдлаар харааны гажиг, нүдний эрүүл мэндийн хувьд асуудалтай байна гэдэг хэлсэн. Тэгэхээр өөрөөр нийт хүүхдийн 20% нь ямар нэг байдлаар ойрын холын хараа, муутай, за өөрөө нүдээ цаашаа шалгаж, нягтлуулж тохиргоо хийх шаардлагатай ийм хүүхдүүд байна гэдэг чинь ирээрэл 20% нь сургалтын ямар нэгэн асуудал үүсэх юм эрсдлийг л дагуулна. Эцэгчүүдийн дунд хүүхдийнхаа нүдийг монголчууд яг эртэлрүүлгээр ч юм уу нүдний эмчт яг үзүүлэх тохиолдол маш ховор байсан. Яг хүүхдийн нүд өвдөөд улайгаад юм харахгүй байх тохиолдолд нүдний эмчт ханддаг байсан бол өнөөдрийн эртэлрүүлгийн үзэлгээр нүдний эмчт хандаагүй үлдчихсэн байсан 70 хэлбэрийн хялар, нэг нүдний мохс хараа маш олноороо онцлогдож байна. Зарим хэлбэрийн хялрууд нь мис заслал хийхгүй бол тухайн нүд нь ингээд шил зүүсэн ч гэсэн хараа сайжрахгүйгээр мохс хараатай болоод үлдэх тохиолдол байна. Хялар хардаг хүүхэд номоо уншихдаа мөр алдаж уншаад идэг. Эсвэл бичгийн хэлбэр нь маш муу идэг тий. Инээсээ болоод ангидаа болон сургууль дээр жоохон гадуурхагдах явдал байгаагаасаа болоод хүүхэд ингээд за би угаасаа ингээд муу сурдаг юм аа гэх ингээд аваад үлдчихдэг. Үүнээсээ болоод мэрэгжил сонголтын дээрээ алдаа гаргах ч юм уу эсвэл тэр хүний ирээдүй тэр чигтэл байхгүй болчих жоо гэсэн үг. Хүүхдийн харааны эмгэгийг эртэлрүүлснээр бид эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ хийсэн эмнэлгүүдэд очиж эрүүл мэндийн даатгалаараа үн төлбөргүй хүүхдийн нүдний төрөлдсөн нарийн мэрэгжлийн эмчэд үзүүлж наривчилсан оншилгоо шинжилгээ хийлгэснээр хүүхдийн ирээдүйд учрах альва хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Хүүхдийн эрүүл нүд гэдэг нь бол зөвхөн бие махбодын эрүүл байдлаас гадна хүүхдийн сурч боловсрлох, нийгэмших, ажил хөдөлмөр эрхлэх, за цаашлаад улс орны эдийн засагт хүртэл нөлөөтэй асуудал байдаг. За тийм ч учраас манай байгууллага зөвхөн сургууль цэцэрлэгт суурилсан харааны эртэлрүүлгийн хөтөлбөрүүдийг дэмжихээс гадна хүүхдийг бүр төрөхт нь няраа үед нь хүүхдийн нүдний ямар нэгэн эмгэгийг илрүүлэх төслүүдийг дэмжиж ажилладаг байгаа. Хүүхдүүдийн нүдний эрүүл мэнд бол хүн бүрийн анхаарч ойлгох ёстой чухал сэдэв юм. Энэ нь зөвхөн багш эмч нарын хариуцлага байхаас гадна хүүхдийн эргэн тойронд буй хүн бүрийн хамтын оролцоо санаачлагыг шаарддаг тул бид хамтдаа хүүхэд бүрийн гэрэлт ирээдүйг бүтээхэд үнэтэй хувь нэмрээ оруулж тэдний сурах хөгжих боломжийг баталгаажуулснаар илүү гэрэл гэгээтэй илүү тод ирээдүйг хамтдаа бүтээж чадах юм.